битэрийн яриа их сайхан үргэлжилж байна. Тэгэхээр би дахиад нэг юм одоо хэлхийг хүсэж байна л дээ. Тэр бол би нэг 100 хүний ирэлд явж байгаа хүн. Энэ 100 хүн бол Монгол улсыг шин тоололд эх 12 жилд үүрч дүүрээд одоо зохих хөгжлийн төвшөнд хүргэж чадах юм сайхан 100 хүний л ирэлд яваад байгаа шүү дээ. Би өөрөө бас бодсон хүн байна. Бас хүмүүсээс эндээ асуусан. Тэгээд өөрөө чинь энэ цуу дотор байх ёстой нэг уулзаач гэдэг саналууд ирсэн. Тийм учраас би тэр уулзаа сууж байгаа. Шин тоолд эхэллээ. Монгол улс хөгжлийнхөө шинэ үе шат руу орж байна. Тэгээд бидэнд 30 жилийн өмнөхөө бодвол маш сайхан мэдлэг боловсралтай, бас өөрийн бодолтой, зоригтой хүмүүс их цугласан. Тийм сайхан цаг үе тохиож байна. 30 жилийн хугацаанд бол Монгол улс маш хурдтай урагшаараа явсан. Энэ одоо үйл явцыг цааш нь бүр эрдэм мэдлэгээр өргөжүүлж хөгжүүлэх юм сайхан үе ирлээ л дээ. Тэгээ өөрөө чинь би хүмүүст танилцуулъя гэж бодлоо. Өөрөө яг зүгээр намайг хүмүүс танья гэж бодож иж магадгүй. Гүг юу гэж хангалттай. Аха. Тий. Ялангуяа хүн гэдэг утгаар нь хүмүүс бас таньдаг хүн байна гэж бодож иж болно. Гэхдээ биднээс ерөөсөө танилцж чаддгүй. Танилцж чаддгүй. Тийм ч учраас одоо нөгөө сонголт их буруу хийдэг. Аливаа бараа материал янз бүрийн юм ингэж хүн бүхэн одоо өдөр бүхэн сонголттой тулж байгаа шүү дээ. Тэр сонголтоо ер нь буруу талдаа хийчих гэдэг юм. Тэгэхээр биднээс өнөөдөр яаж танилцж чинь гэхээр фэйсбүүкээр танилцж чинь. Хөдөөний малчид хөдөөний хүмүүс одоо орон зай тэр их том хязгааргүй зайд байгаа хүмүүс нэг жавхаас илүү дата авдаг болчих. Тэгээд ерөөсөө энэгээр чинь утсаар чинь хамаг юм хийгээд уулзах хүнтэйгээ уулзаад ярих юм яриад сонголтоо хийгээд явцдаг. Тийм учраас би өөрөө чинь танилцах хэлбэрийг Facebook орчин гэж ойлгож байна. Энэ орчинд өөрийнхөө Facebook хаягаа өгөөд хүмүүстэй танилцахад өөрөө бэлэн үү? Бэлэн. Би ер нь Facebook-а маш идэвхтэй ажилладаг. Өөрөөр хэлэх юм бол магадгүй яг зургатаар юм ярьдаг ч гэдэг юм уу, эсвэл ямар нэг хэмжээр танигдсан, эсвэл танигдахын төлөө гэдэг утгаараа биш. Хүн нь өөрөө их нээлттэй нөхөрсөг найзрахаг хүн учраас тэгээ ер нь байгаагаар байх дуртай. Тийм болохоор одоо ил байхаас айхгүй санигдсан юм зүйлүүдэд тавьчихдаг. Октийнхоо зурсан зургийг ич тавьчихна. Өөрийнхөө сонирхолтой ээж магадгүй гэсэн зүйлүүдэд тавьчихдаг. Тэгэхээр асуудал ахгүй. Надад бол хувийн профайл Facebook байгаа. Тэрнээс гадна бас пэйж байгаа. Тийм. Хоёулангийн бүгдийн. Яг өөр нэгэнд олон түмний танил болж байгаа хүн, болох гэж байгаа хүн. Тийм учраас ер нь тэгээд нээлттэй байсан дээр хаалттай байдлаас л бүх хачин сони юм гардаг. Тэр үедээ биднээс одоо баг хуурамч дипломтой хүний ерөнхийлөгч хуулгачих шахлаа шин. Зарим үед. Миний бодлоор одоо жишээлбэл би ч гэсэн залуу байсан өмнө одоо сонгогч штэ би өөрөө Монгол улсын иргэн. Тэгээ сонголтууд хийн. Тэгээд яг тантай адилхан үзэл бодолтой байна. Хүмүүсийг сонголтоо ихтэй тухайн хүнийг нь тань шинж гэж зөвлөдөг байхгүй. Өөрөөр хэлэх юм бол зүгээр сонгуулийн үеэр гинт гэр бүлийнхаа зургийг тавиал, гинт хийдэг ажлаа тавиал, гинт одоо надад миний төлөө, миний гэр бүлийн төлөө санаад зовдөг болвол тэгээ өмнө нь юу ярьж исэн, сонирхдаг зүйл нь юу байсан үл мэдэгдээд гид ингэж ярих нь надаа жоохон жүжиглэлт мэт санагддаг. Үнэмшигт хэцүү. Тийм болохоор ингээ байнгын үйл явцвал хүнд эн чинь угаасаа ийм хүн. Тэгээ тэр CV намтрыг харахаар өмнө нь яг ямар ажил хийсэн, ямар юм бүтээсэн гэдгийг харчих юм бол энэ хүн гинт цэвэр төгс олоогүй угаасаа л ийм зөв сайхан намтартай, зөв сайхан үс хийжсэн хүн юм байна гэж харагдана гэж боддөг ш. Тав хүний хувьд. Тэгээ бид нүс янз бүрээр танилцдаг. Танилцахын тулд одоо сайн нэгэн арга юм хэрэгжилж ирсэн байна. Жишээлбэл одоо нэг нөхөр танилцахын тулд хотод 150,000
одоо байр, орон сууц, хөдөөд 50 мянган орон сууц энэ төр гэдэг. Өнөөдөр хүмүүс ийм юмар танилцахыг хүсэхэ болчлоо. Үе өөрчлөгдлөө, шин тоол эхэлж байна. Тий. Одоо ингээд данх, манх одоо ер нь асар их одоо хэвлэмэл материал, асар их мөнгө шүү дээ. Тий. Гэтэл өнөөдөр биднээс шал өөр амьдралыг хүсэж шал өөр амьдралаар одоо бараг л энэ утсан дээр л амьдарч шүү дээ. Тий шүү. Яг л тий. Тийм ээ. Бид энэ мөнгө зарах хэрэггүй. Загнуулж байгаа ш надад утас таны амьдрал юм уу? Тий. Тэгэхээр энэ дээр бүх юм нэгэнд орцсон байгаа учраас тий биднээс энүүгээрээ л танилцъя. Тэгж илүү дутуу одоо нэгэндээ мөнгөөр танилцах гэж би баян хүн шүү гэж танилцдаг цаг өнгөрцөн байна. Тий. Тэгэд би өөрийн чинь энэ танилцах энэ үйл явцыг шууд нэг зүйл рүү хандуулна. Тэр юу гэхээр би тантай танилцахын тулд таны компьютер ертөнцийн рүү ормоор. Facebook хаяг одоо хамаг хаяга одоо олон түмэнд нээж чадах уу? Чадна. Нуух юм байхгүй. Байхгүй. Энэ нэг аимсанд хавчулсан барьсан юм энэ одоо байхгүй сте энэ чинь. Байхгүй би юусэн хамгийн маш ахуй тавьчаад идэг хүн шүү гэ. За зөв. За тэгвэл хоёулаа ингэ. За өөрөө шууд ерөөсөл Facebook хаяг нээчих. Одоо юу? Одоо шууд нээчих. За Facebook хаяг чинь яаж орж ийн? Одоо нээн бэ би танд харуулнаа. Одоо нэр нь бол яг нь бол латинаар байгаа байхгүй юу? Зөв. За тэгэл одоо хоёулаа ингэ. Чи энэ Facebook хаягийнхаа юг овгоо тавиад нэрээ тавьж болох уу? Заавал соёлоо гэж дутуу тавих биш. Гү бүтнээр байгаа. Тэгтээ жаахан нөгөө юугаар бичсэн байгаа юм. Юугаар? Мөнгө соёл English нөгөө латин үсгээр. Зүг. Тий. Баатарч. Одоо энэ мөнгө соёл Баатарч юу гэдэг. Тий. За энд би нэг юм хэлэх гэсэн юм. Чи энийг сольж болох уу? Баатарч явын мөнгө соёл гэж. Болно. Тэрийгэ сольчихоо заяа хүмүүс ороход амар. Тэхүү. Яагаад би ингэж юм гэхээр хүмүүс танилцахдаа мөнгө соёл Баатарч явын гэж танилцдаг шүү дээ. Тий. Баатарч явын мөнгө соёл гэж танилцдаг тийм үү? Тий. Тийм учраас энэ бол заавал овг нь урдаа. Энэ бас надад энэ пэйж аа гэж би танд хэлсэн. Энэ пэйж нь яг таны хэлдгээр Баатаржуй мөнгө соёл гэд нэртэй. Баатаржуй мөнгө соёл гэд. Зөв. Тэр грилээрээ бичиж тийм байна шүү дээ, тийм үү? Тий, нөгөө профайл нь болохоор ийм юу нэртэй байгаа. Зөв. Англи нэртэй. Гэтэ таны хэлдгээр би соёлох хэрэгтэй мэн овгоо урталт нь оруулаад тий. Тэгэхгүй нөгөө гадаад олон найз нартай болохоор монголоор дандаа явахаар нь олдоггүй байхгүй юм намайг. Тийм бах тий. Пэйж болохоор монголчуудаа зориулаад монгол нэр. Энэ юу энэ графиктэй чи яг мэрэгжлийн энэ миний нөгөө нүүр хавцсны зураг саяхан оруулсан. Энэ би нөгөө Монгол телевизэн шүү 2 дугаар сууг. За тийм Got Talent гэдэг нөгөө авьяаслаг монголчуудын тухай шоу нэвтрүүлэг гэдэг. Тэр телевизэд 2 жил хагас шахуу хугацаанд эдийн засгийн тайм хийсэн. 5 дахь өдөр болгон оргил ньюс цагаар тэгээ хаяада ингээд зургуудаа эвлүүлээд ингээд тавьчихдаг. Жишээлбэл одоо ухаан энэ хуудсан дээр чи юуны тухай ярьсан байх вэ? Энэ одоо том бол харагдахгүй. Ерөнхийдөө би сэдвээ тухайн 7 хоногт нь тохируулаад яг нөгөө гол яригдсан эдийн засгийн чиглэлийн асуудлуудыг одоо 7 хоногийн тий. Одоо заримдаа жишээлбэл Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөлийн уулзаад ярьдаг штеп. Нөгөө бодлогын хүүг бууруулах уу, ихсэх үү, хിവэр нь хадгалах уу гэд зөвлөлтөд хурлаа зарладаг. За тэр хурлын тухай яриг үйл жишээлбэл иргэдэд зориулаад ер нь Монгол банкны үүрэг тий рол нь юу юм, тэгээд эдрийн гол авч хэрэгжүүлдэг бодлогын арга хэрэгсэл нь юу юм, тэрэн дотроо бодлогын хүү гэж юу юм, бодлогын хүүг өсгөхөөр яад юм, багасгаар яад юм, өөрчлөлийн ач холбогдол гэх мэтэр ингээ яриа авчдаг. Тэгээд тухайн үеийнхаа мэдээлэлээр ханган жилд 3 сар тутам хэрхэн өөрчлөгдсөн юм ч гэдэг юм уу те. Тэгээд бусад гол асуудал эзэн шүү дээ. Төсөв батлагдах үед, төсвийн тухай хууль батлагдах үед төсвийн тэнцэл ярина, төсвийн орлого, зарлага,
төсвийн алдагдлыг ямар байхаар тооцож байгаа. Яагаад жишээлбэл хөрөнгө оруулалтын төслүүдийг хит ихээр буюу өөрөөр хэлбэл төсөвт нөө айл өрх шиг л адилхан шүү дээ. Мөнгө орж ирнэ. Тухайн сар аав ээжийн цалингийн мөнгө орж ирнэ. Магадгүй хуваараа бизнес эрхэлдэг эсвэл компанидаа сар болгон орлого орж ирнэ. Тэгээ тухайн жилдээ одоо жишээлбэл тухайн урхайл машин авах уу, хөргөгч авах уу, эсвэл энэ хуваараа ажиллаад хамгийн гол нь одоо юу гэдгийг хүүхдүүд том болж ин хүүхдүүдийнхаа боловсролд анхаарал мөнгө хөрөнгөлүүлэх ч гэдэм үү айлын түвшнөөс орлогоос хамаарат одоо өөрсдийнхөө тухайн жилийн төсөв тооцдог штэ. Яг түүнтэй адилхан улс маань тэгж штэ. Тэгэхээр нөө төсвийн татвараас орж ирж байгаа орлогууд, бусад хөрөнгийн орлогууд тооцжоод хэдэн төгрөг орж ирэх вэ те эх ондоо. Тэрийг хэрхэн зарцуулах ингээд тооцдог. Тэр тухай одоо ярьдаг гэсэн үг. Ингээ маш олон сэдв ярьсан. Маш олон сэдв ярьсан. Тэгээ бидний нөө гол анхаардаг асуудал чинь төсвийн алдагдал шүү дээ. Одоо жишээлбэл 2020 оны байдлаар 2 их 80 төгрөгийн алдагдaltaй баталсан 2.1. Тэр нь одоо жишээлбэл дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулж байгаа төсвийн алдагдал жишээлбэл 5.2% гэдэг юм. Нэг хэсэг бид энэ чинь бүр өндөрсөд бараг 10-луу төгссөн. Энд чинь юу гэсэн үг вэ гэхээр нөө олж байгаа мөнгө маань зарцуулмаар байгаа зүйлдээ хүрэхгүй буюу улсын хувьд бол жишээлбэл хөршөдтэй ахмад наснуудаа тэтгэврийн мөнгөний өгч чадахгүй хүрэх эсвэл одоо төрийн албанд ажиллаж байгаа эмч багш нарынхаа цалин тавьж чадахгүй төрөх юм аюултай учраас чи яг наад дээр айл гэр дээр болгохдоо яг нэг айл гэр боддоо за юу яалаа айлын төсөв байна тийм үү тий айлын төсөв алдагдaltaй бол одоо жишээлбэл айлын төсөв алдагдaltaй бол би хамгийн түрүүнд одоо хамаатан саднаасаа эсвэл найз нөхдөөсөө асуув штэ. Заримдаа магадгүй би өөрөө эсвэл миний найз мөнгө зээлээчээ гэж гуйна. Яах гэж байгаа юм бэ гэхээр те гинт одоо аав маань ээж маань нэмлэг твтэх боллоо. Яаралтай 500 сая төгрөг хэрэгтэй байна гэж асуудаг. Тэр үед магадгүй найз маань хангалттай хуримтлал хийж чадаагүй байна. Эсвэл өмнөх том нөгөө хөрөнгө оруулалтаа төлөвлөсөн тухайн сарда илүүдл мөнгө байхгүй буюу улсын төсөв рүү найзын чинь гэр. Найзын чинь гэр. Айл. Улсын төсөв бол төсвийн алдагдал гэж ярьдаг. Айлын үед бол мөнгө нь өрөхгүй байна. Яана мөнгө зээлж найзаа яаралтай шаардлага гарчлаа гэдэгтэй яг адилхан. Улсын үед бол найз нь одоо магадгүй хөрш орнууд эсвэл олон улсын улс байна шүү дээ. Тийм учраас олон улсын зах зээл дээр санхүүгийн зах зээл дээр бонд босгодог шүү дээ. За Монгол улс тэдэн төгрөгийн тэдэн тэрбум долларын тэдэн сая долларын бонд сумаар нь аваач. Дараа нь би та нарын мөнгийг үржүүлж өгнө буюу хүү тооцож өгнө. Айл гэр дээр бол магадгүй би найз маань мөнгө зээлэхэд тийм хүү мүү ашиг хонжоо бодохгүй шүү дээ. Зарим хувь хүмүүс бол жишээлбэл илүү гарсан мөнгөө баач зэрэг ч гэсэн үржүүлэхэд бол заримдаа банкнд хадгаламж баягаар байршуулдаг. Тэгэхээр банкны хүү тооцоолоод авчна. Хин нэгэн хувь хүнд зээлэхээр хоорондоо тохиролцсон хүү тооцож бас зээлдэг шүү дээ. Тэгэж хувь хүн мөнгөө үржүүлэхдээ яг адилхан улс ч гэсэн янз бүрийн сангуудад эсвэл арилжааны банкудад мөнгөө байршуулад үржүүлдэг. Тэрнтэй яг адилхан. Гэтэл манайх уг нь бол төсвийн тогтвортой байдлын сан, ирээдүйн өв сан гэж сангуудтай үржүүлэх, хуримтлуулах, арвижуулах зорилготой өөрийн тодорхой зорилготой. Гэхдээ ерөнхий ярихад гэвч бид нар хангалттай бас орлого олохгүй эсвэл одоо нийгмийн даатгалын сангийн хөрөнгө туцнаас тэтгэвэр тавих болдог нөгөө сангаас мөнгө аваад ашиглаждаг. Тэгэхээр хангалттай хуримтлалтай ажиллахгүй. Нийгмийн даатгалын сан байнгын юутай байдаг чинь тэр юм байна шүү дээ. Тий, алдагдaltaй байдаг чинь тэр. Тий. Гадаад улсуудад одоо тэтгэврийн сангууд хөргөжлөлтөө өгөх мөнгөө айлаар уртчлаад үрчдэг. Айлаар тийм ээ. Эмээдээ өгөх мөнгөө өгөхгүй үрдсэн. Одоо тэгэхээр ингээд залуучууд энэ гадуур тэтгэврийн шинжилэл, тэтгэврийн реформ гэд хөдөлгөөнүүд үүсгээд яваад байна шүү дээ. Яа тэгэл өнөөдөр бид нар чадaltaй, чансаатай ийм эрчвчтэй үед ажил хийгээд идэг, мөнгө олоод идэг. Тэрнээсээ нийгмийн даатгалын шинтгэл төлөөд идэг. Настай болохоор 60 хүрэхээрээ тэтгэврт гараад усаасаа тэтгэврийнхаа мөнгийг аваад сайхан амьдрандаа гэхээр нөгөө сан чинь хоосон. Нөгөө санд байгаа мөнгө чинь инфляцаад агаад энэ мөнгөний үн ханшаа бариад өсөж явах хэвээр. Би настай болоод одоо би 45 настай 60 хүрээд тэтгэврээ авахаараа ядуурлын төвшөнд очихгүйгээр дундаж төвшөнд
хангалттай сайхан амьдрмаар байгаа ш тэр дэвтэрсэн. Гэтэл чадахгүй байгаа учраас санаанд зовоод залуучууд одооноос энэ дэвтэрийн шинжилгээг хий, хувийн болон одоо төрийн одоо энэ тогтолцооны хажуугаар хувийн даатгалыг бий болгоё энэ гэдэг ийм асуудал үүсгээд явж байна. Манай гэр бүл бол одоохон жишээлбэл манай гэр бүлийн энэ нэнтэн тооцоонуудыг манай гэр бүлийн хүн хийдэг. Тэгэхээр манай гэрийн сангийн яам шүү дээ. Тэгэхээр өөрөө бүр улс орны хэмжээний тийм санхүүгийн мэдлэг одоо эдийн засгийн мэдлэг боловсролыг олсон юм байна тийм үү? Тийм олон жилийн чиглэлээр ажилласан. Олон жилийн чиглэлээр ажилласан. Тэгэхээр одоо яг тэр мэдлэг боловсрол олсон тэр төвшөнд хүрсэн тэр тухай надад харуулаач. Тий. Ямар сургуульд төгссөн, аль сургуульд төгссөн. Тий. За би бол ерөнхийдөө Монголдо компьютер техник менежментийн сургуулийг төгссөн. Техникийн сургуулийн харьяа сургууль гэдэг штэ. За тий. Тэр сургуулийг төгсөөд тэгээ сургуульдаа багшилж байгаа дараа нэг төсөл дээр ажилласан л да. Тийм. Төсөл. Ямар төсөл гэсэн тийм? Тэр нэг түүний дараа би гол магистрийн зэргийг хийсэн. За. Тэр нь болохоор Тайланд улсад би олон улсын бизнесийн чиглэлээр магистр MBA гэж хэлдэг штэ. Бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалаад дараа нь энэ одоо жишээлбэл энд би сонирхолтой энийг нэрээр харуулж байгаа юм байна. Жишээлбэл энэ хараа Тайландд би тэр чиглэлээр сураад саяхан одоо Монголд байгаа оюутнуудын холбооны ерөнхийлөгч гэж явж байгаа. Тэгээ саяхан энэ Бангкокт хурал болсон юм. Одоо Азийн технологийн институтыг төгсөгчдийн холбоо гэж нэлээд том холбоо байгаа. Олон улсын 60-70-аад орны оюутнууд тэнд сурдаг. Олон улсын сургуулихгүй Тайландд байралтай болохоос гол нөгөө санхүүжилт нь олон улсын засгийн газруудаас ирдэг. Жишээлбэл би Японы засгийн газрын тэтгэлгээр сурсан. Тэр одоо Тайландын сургуульд тийм тэтгэлэг scholarship гэж хэлдэг. Өөрөө тэр одоо тэтгэлэгт хамрагдахыг хүсэж өргөдөл гаргаад шалгалтуудаа өгөөд тэнцээд явдаг гэсэн үг байхгүй. Тэгээ жишээлбэл энэ манай ангийн хүүхдүүд Вьетнам, Лаосын оюутны холбооны ерөнхийлөгч, одоо энэ хаана ажиллаж байгаа? Солонгосын оюутны холбооны ерөнхийлөгч. Лаосны хэр? Энэ Лаос болохоор олон улсын валютын санд ажилладаг. Лаосынхаа. Тийм үү? Тийм. Олон улсын санхүүгийн корпорацид ажилладаг. IFC гэж ярьдаг шүү дээ. International Finance Corporation тэнд. Энэ манай Ким төрд ажиллаж байгаад Солонгос систем чинь бас харьцангуй өөр юм шиг арай эрт тэтгүрт гарах сонголтыг хийгээд. Төрд ажиллаж байгаа. Тийм сая олон жилийн дараа уулзсан болохоор маш сайхан байсан. Тэгээ энэчнээсээ би бас Францд олон улсын санхүүгийн чиглэлээр Master of Science гэж хэлдэг. Тийм санхүүгийн чиглэлээр сургуульд ороод тэгээ хурж ирээд бас олон улсын байгууллагууд төслүүд ажиллаад нээлтийн нийгэм форумд хамгийн удаа ажилласан. Эдийн засгийн манай юу? Тийм Sourcing сан гэж байсан шүү дээ. Монголын нээлтийн нийгэм хүрээлэн одоо нээлтийн нийгэм форум гэж нэртэй явж байгаа. Тэр байгууллагт би эдийн засгийн асуудал хариуцсан менежерээр 11 жил ажилласан. За тэр дунд ажиллаж байгаа хугацаанд Америкт явсан би. Америкийн нэгдсэн улс руу Hubert Humphrey Fellowship програм гэж хэлдэг. Тэр хөтөлбөрийг Америкийн нэгдсэн улсын засгийн газрын тэтгэлгээр явж сураад тий одоо сонирхуулгаад энд диплом нь тухайн үеийн ерөнхийлөгч Обама, Барак Обама болон Хиллари Клинтон гэдэг нөгөө secretary тэр хоёр хүний гарын үсэгтэй байсан болохоор сайхан санагдаад зургийг оруулсан байд юм аа. Харъя. Тэрийг олоод тэрийг танд сонирхолж байгаа. Нэгэнтээ одоо Facebook-аа ухаж байгаа юм чинь тийм ээ? Тий. Энд одоо чи ингээ альбомууд үүсгээд анхандаа ингэж явж исэн. Одоо бол замбраагүй ингээл утаснаас апплод хийдэг болсон. Тэрнээс одоо тэгээ хүмүүс шинэ энэ рүү орно шүү дээ. Хүмүүс шинэ энэ рүү ороод энийг чинь үзэн өшөө дэлгэрүүлж судлана. Тийм ээ? Тийм баг сонирхсан хүмүүс нь тийм. Тийм шүү дээ, орлого яах вэ? Танилцмаар. Ерөөсөө биднээс ганц байр хаягч одоо энэ сошиал сүлжээ болчиход байна шүү дээ. Ийм диплом өгчээсэн. Мичиганы их сургууль сурсан би. Энэ чинь хэний энэ ерөнхийлөгч юм. Тийм биш үү? Тийм Барак Обама энэ Хиллари Клинтон. Тийм байна. 11 онд 11 оны хавар 5 сар төгсөөд тэгээд диплом авангуудаа тавьж ийсэн. Мөнх соёл Баатар Жав. Мөнх соёл Баатар Жав. Наадах чинь тогтоох хэрэгтэй юм байна. Тэгээ энэ үедээ бас DC-д очсон болохоор
ингээд янз бүрийн нөгөө think tank-ууд байдаг шүү дээ. Манай нээлтийн нийгэм хүрээлэн чинь форум чинь бас янз бүрийн анализ дүн шинжилгээ өгдөг те аливаа бодлогуудад тэгээ think tank буюу ийм судалгааны байгууллага шиг ажилладаг. Тэгээ шийдвэр гаргагч бодлого боловсруулагчид өөрсдийн хийсэн судалгаагаа танилцуулах, цаашдаа хэрэгжүүлэх бодлогод нь зөвлөгөө өгөх ийм зорилготой ажилладаг учраас энэ Америкт хахад би бас ийм think tank байгууллагуудаар явж ирсэн. Cato Institute, Atlas, Brookings Institute энтергээд. Тэгээ хамгийн гол нь бас юу л да одоо жишээлбэл энэ Humphrey Fellowship програмыг онцолж яриаг гэвэл маш их боломж олгодог хөтөлбөр байхгүй. Өөрөөр хэлэх юм бол дунд түвшний карьер хийцэн өөрийгөө бас тодорхой хэмжээний лидер гэж үзэж байгаа хүмүүст зориулж гаргасан юм хөтөлбөр. Америкийн нэгдсэн улсын засгийн газар чинь маш олон төрлийн бас тэтгэлэг хөтөлбөрүүд гаргадаг шүү дээ. Хүмүүсийн залуучуудын мэдж байгаа нэг сайн хөтөлбөр нь Fulbright гэдэг. Тий. Fulbright зөвхөн Америкийн нэгдсэн улсын засгийн газрын тэтгэлгээр биш. Одоо бас Монголын засгийн газар зарим оюутнуудыг шилж сонгож тэтгэлэг өгдөг болсон учраас боломж арай тэлсэн гэсэн үг. Энэ Hubert Humphrey болохоор миний түрүүний хэлсэнчлэн карьерийн тодорхой түвшинд хүрсэн хүмүүс зориулагдсан. Тэгээд хамгийн гол нь өөрийн мэрэгжлийн түвшинд бас удирдахч гэж үзэж байгаа тэр түвшиндөө өөрийнхөө хүрээг network гэж ярьдаг тэр сүлжээгээ тэлэх боломж олгодог. Өөрөөр хэлэх юм бол тухайн одоо байх сурж явах явцдаа жилийн хугацаанд 2-3 ийм хурал цуглаан сонгоод тэр одоо өөрийн сонгосон уулзалтанд оролцох боломжтой. Би бол жишээлбэл Economist гэж сэтгүүлээдэг шүү дээ. Түүний яг 2011 онд зориулсан яг нөө ирээдүйн эдийн засаг ямар байх вэ эх онд гэдэг ийм том хурал зохион болдог. Жишээлбэл тэрэн дээр бас өмнөх ерөнхийлөгчд ч гэсэн очиж оролдог. Clinton энтергээд оролцож ирсэн миний очис үед. Тэгээ тэнд оролцож ирсэн Нью-Йорк. Тэрнээс гадна би бас олон улсын валютын сан болон Дэлхийн банкны annual meeting гэж олдیں۔ Жилд 2 удаа том хурал хийдэг. Нэг нь annual meeting, нөгөөх нь spring meeting буюу хавар зохион болдог том хурал. Тэрийг би бас сонгож оролцож исэн. Боломжоо ашиглаад тэгээд зөв сонголт хийж чадсан учраас дараа нь би хурж ирсэн оноо нээлттэй нэгэн форумд байх дараа нь хурж ирээд би чинь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон бусад газрууд ажилласан. Тэгээд иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч, судалгааны байгууллагын төлөөлөгч гэдэг утгаараа 2 ч удаа урагдаад Дэлхийн банкны олон улсын валютын сангийн 2-3 удаа урагдсан юм байна. Бас 14 онд очсон, 18 онд очсон. Чи энэ тухайгаар ер нь залуучууд ярьсан уу? Ингэж явдаг нэг жилж бас нэг хэдэл яриаг баха. Би танд тэр зургийг бас харуулж байна. Тэг. Сонирхчихвэл. Сонирхчих. Ер нь бол ингэж сонирхчих. Чи маш сонирхолтой байна. Сошиал медиагаараа дамжуулаад би одоо жишээлбэл тэр хуралд оролцохдоо байнга мэдээлэл өгдөг. Одоо жишээлбэл хамгийн сүүлд очиход хурал дээр ямар гол асуудлууд хөндөгдөж байна. Ер нь бол олон улсын зах зээл дээр ямар одоо шинэ тутам өөрчлөлт орж ийн гэдэг талаар мэдээлэл маш сайн өгдөг учраас энэ тухай бичдэг. Одоо жишээлбэл энэ дээр байна. Зургууд байгаа. Энэ дээр Кристина Лагард өөрөө хүмүүст зориулж бас маш их олон хилцүүлэг хийдэг. Тухайн одоо Кристина гэдэг ямар Кристина Лагард би нэрийн тулгамдаа жоохон буруулж шиг боллоо. Энд бол жишээлбэл энэ би ярьслахын тавьчиж. Одоо жишээлбэл яг оролцож байгаа хилцүүлгийнх нь видеог хийгээд тавьсан байна би өөрөө. Who controls what we think гэж байгаа. Жишээлбэл өнөөдрийн одоо дижитал ертөнц ямар байгаа, санхүүгийн зах зээл дээр гол тоглогчд нь хэн байгаа, ер нь цаашдаа финтек буюу энэ шин тутам өндөр технологичин энэ санхүүгийн болон ажлын байранд ямар үүрэг гүйцэтгэх гээд байгаа. Ер нь одооноос хүмүүс ирээдүйн ажлыг юу гэж харах ёстой юм гэдэг ч юм уу те. Энэ бүх мэдээллийг өгдөг, хийсэн бүх олон одоо анализууд энэ хурал дээр яригддаг. Хүн оролцож байгаа хүн болгонд маш өргөн боломж олгодог. Өөрөөр хэлэх юм бол нэг дор 60 гаруй төрлийн сэдвийн семинар болдог байхгүй. Тэгээд оролцогч өөрөө сонгоод тэр болгонд оролцож болно. Би тэгээд нэг удаас очиход яг нөө эдийн засгийн форум тайм хийжсэн үед маань таарсан болохоор Монгол улсыг хариуцсан олон улсын валютын сангийн захирал болон Дэлхийн банкны зүгээс Монгол улсыг хариуцсан захирал хоёроос ингээ уцаараа өөрхий чихвчийг ашиглаж ярьслах хийгээд тэгээд мэдээж нөө имэйл, фейсбુક ашиглаад телевиз руу явуулаад мэдээ цэцчихсэн. Баяр наа чинь.
энэ дээр одоо байх л ёстой. Зургаар бас байгаа. Ер нь оруулах зургаар. Тий, нэг удаад бас Хүрлбаатар сайд очсон байсан учраас Хүрлбаатар сайдаас яриад энэ гурван ярьцлагыг цацаад тэгээд мэдээ олгоод оруулж ирсэн. Тэг ийм мэт маш их олон боломж олгодог. Тэг сонголтоо зөв хийсэн хүн ирээдүйд маш их сонголт тэлэх, сонголтын өгөөж маш өндөр гэдгийг хэлмээр байгаа юм л да, зурагт үзэж байгаа юмс те. Тэр хурлыг 11 онд зөв сонгосны учраас дараа нь ингээ удаан хит хитэн удаа энэ байгууллагатай хуралд нь оролцох боломж олцсон байна шүү дээ. Чиний бас нэг том үүрэг бол одоо залуучуудаа үеийнхэндээ залуучуудаа яг энэ замыг дандаа сануулж явах хэрэгтэй. Тий, сонголт маш зөв байх. Сонголт зөв байх тухай хэлэх хэрэгтэй. Тэр залуучуудыг хаашаа чиглэх хэрэгтэй. Аль замаар орох уу, аль хаалгаар орох уу. Тэгэхгүй ингээд өөрөө ингээ явчихаар бид чинь цөөхөлнө штэ. Тий. Маш цөөхөлнө. Тийм учраас хүн бүхэн ёстой бүр гайхалтай эрдэнэс. Тийм. Бүтээгч. Нэг хүн 3 сая хүний нэг хүн гэдэг маш чухал. Их өндөр үүрэгтэй байраа. Тэрнээс гудамжинд ингээд ажилгүй явчмааргүй байна. Үгүй. Тийм учраас би ер нь бол хүн болгон сайхан амьдрах ёстой шүү дээ. Хүн энэ дэлхий дээр төрөөд сайхан аз жаргалтай амьдрал өгөхийг хүн болгон мөрөөдгөөс гадна хүн болгон тийм эрхтэй угаасаа эрхтэй. Тэгэхээр тэр эрхийг харин яаж биежүүлэх вэ гэдэг л маш том одоо эцэг эхийн сургуулийн одоо үүрэг зөв орчныг бий болгох ийм үүргээс гадна бас тухайн нийгмийг авч явж байгаа тэр удирдагчид те бодлого боловсруулж байгаа шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн бас үүрэг гэж үзэж байгаа. Түүнээс гадна бидний ч гэсэн үүрэг. Би магадгүй 2 охинтой ээж. Тэгвэл 2 охиныхоо өмнө ганцхан үүрэг хүлээхгүй бас одоо залуучуудын өмнө үүрэг хүлээх ёстой. Яагаад гэвэл жишээлбэл би одоо Японы засгийн газрын тэтгэлэг авсан байна. Францын засгийн газрын тэтгэлэг авсан байна. За тэгээд тэр сүүлд Америкийн нэгдсэн улсын засгийн газрын тэтгэлэг авч сурсан байна шүү дээ. Тих болгондоо миний дотоод мөрөөдөл бол эргээд эх орондоо хэрэгтэй хүн болно. Өөрийн амьдралыг цэцэглүүлэх сайхан авчихаас гадна нийгэмдээ өөрийнхөө чадах хэмжээний хувь нэмрийг оруулах гэсэн тодорхой зорилготой явж байгаа шүү дээ. Тийм учраас одоо жишээлбэл би Америкийн нэгдсэн улсын төгсөгчдийн холбооны удирдах зүйлдэд бид нар нийлж байгаа жишээлбэл заримдаа Америкийн нэгдсэн улсын засгийн газар грант олгодог одоо ийм уралдаан зарладаг. Хэрвээ бид нар сайн төсөл бичиж чадах юм бол маш өрсөлдөөнтэй л дөө мэдээж бүх юм нь өрсөлдөөнтэй ч дээ. Тэтгэлэг авахтаа ч гэсэн зөвхөн Монголд биш бүстэй өрсөлдөхөөс ихсээд эхлүүлээд тэгтээ тэр грантыг авч чадсан 2015 онд бид нар баг бүрдүүлээд нэг Америк залуутай тэр маань маш сайн идэвхтэй зөв хүн байсан. Тэгээд багаараа бид нар бусад эмэгтэйчүүдтэйгээ төссөн эмэгтэйчүүдтэйгээ нийлээд энэ Чингэлтэй сонгон хайрхан дүүрэгт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэйгээ дэмжиж сайн дураараа сургалт явуулсан. Тэр грант бол жишээлбэл $25,000 ирлээ гэхэд тэр гол зардал нь суралцагчдын сургалтанд ирэх унаа, хоол, тэр анги танхимыг түрээслэгч гэдэг юм ийм зүйл зарцуулагдах болохоос биш бид нар бол үнгүй сургалт явуулна. Жишээлбэл би санхүүгийн төлөвлөгөө хэрхэн хийх вэ? Төлөвлөгөө яагаад чухал вэ? Хувь хүн яагаад хуримтлалтай байх ёстой гэх мэт сургалт явуулах. Бусад маань янз бүрийн өөр сургалт явуулах. Тэгээд тэр нэг сургалтын байгууллагыг бас оролцуулаад тэд хүний мотивацийн тухай ярьсан. Хүн таны хэлж байгаа шиг хүн болгон чухал. Гэхдээ хүн болгон бас дотроо хувь хүнийхээ үүрэг ролыг бас мэдэх хэрэгтэй. Өөрийгөө бас эерэг өөдрөг байлгаж өөрийгөө дайчилж сурах хэрэгтэй ш. Заримдаа хүмүүс чинь амьдрал чинь амар биш ш. Амьдрал янз бүрийн тохиолдолд тэгэл шантарна. Заримдаа ингээд бэрхшээ, гутарна. Тэг өөрийгөө голж эхлэн ингээд болохгүй. Эн чинь бол тэг сайхан амьдрахад эсрэг нөлөө үзүүлж ш. Тийм учраас бид нар сургалтандаа яаж эерэг өөдрөг байх вэ? Яаж өөрийгөө мотивацлах вэ гэдгийг хүртэл хэлж ярьж байгаа байхгүй эмэгтэйчүүдтэй урам зориг өгөхүүднээс. Тэгээ одоо ч гэсэн хамгийн сүүлд бид нар шинэ Америкийн нэгдсэн улсын шинэ Монголд суух шинэ элчин сайд ирэхэд цуг бас увс ховд явсан. Тэгээ тэнд очиод хөдөөний 10 жилийн сурагчдад одоо англи хэлийг хэрхэн сурж болох юм, мэрэгчлээ яаж зөв сонгох юм, яагаад энэ нь маш чухал юм гих мэтчлийн яриа би өөрөө яаж энэ амьдралыг сонгож яаж явж ирсэн гэдгээ ярих замаар ийм яриа хийж байгаа байхгүй юу. Тэгээ бас төрийн бас байгууллагуудаа уулзаад сайн дурын үйлс хийх гэд тэ нийгэмдээ яаж бас үйлчилж болох вэ гих мэт яриануудыг гээд тийм сайн дурын үйлс ер нь хийх туфта. Тэгээ альва байгууллагууд хүмүүс ураад янз бүрийн ийм яриаг илтгэлийг хийж өгөхийг ороход бол
болж өгвөл төгшөөхгүй хийхийг боддог. Энд чинь л одоо мэдээлэл түгээх арга зам л гэж бодож байгаа шүү дээ. Одоо хоёулаа нэг жоохон хөдлөөд. За. За юу. Яриа маш сонирхолтой их өгөөжтэй болж байгаа учраас хоёулаа нэг жижигхэн завсарлагаач биш юм аа. За. Сэдвээ нэг жоохон өөрчлөлт. Тий. Тэгээ хамгийн гол нь энэ залуучуудад чи бол одоо баг зам гаргаж явж штэ. Олон сайхан эмэгтэйчүүд бий л дээ. Тий байгаа. Оюун гэрэл бол одоо их мундаг тий. Тэгээ өөрийгөө яаж боловсруулж яаж хөгжүүлсэн тухайгаар ном бичдэг. Чи бол одоо ингээд хүмүүс сургууль мургуулд олж ирдэг тийм ээ. Ингээд тэгээд бүр одоо ер нь манайх бол эмэгтэйчүүдийнхээ үгэнд маш их ордог монгол хүн. Та ч гэсэн гэр бүлийнхээ өнөр санхүүгээ хөтлүүлж байна. Ер нь миний бодлоор бүх хүн одоо ингэж ярьж сүүлийн үед нөө манлайлагч, удирдагч гэд заримдаа нөө өсвөр үеийн залуучууд энэ одоо үгээс залхах маягтай болж эхэлж байгаа шүү дээ. Тэр бид нар хит энэ үгэнд ач холбогдохгүйгээр хилдэг байхгүй. Одоо жишээлбэл хувь хүн болон манлайлагч, жишээлбэл ядаж л өөрийнхөө үр хүүхдийн өмнө манлайлагч, эсвэл одоо хамт олон дотроо манлайлагч, эсвэл эхнэр нөхөр хоёр байлаа гэхэд нэгний хаа ч гэдэм эсвэл найзуудынхаа дунд хүн болго өөрийн давуу талтай, сул талтай, өөрийн бусдад хуваалцах сайхан зүйлтэй учраас хүн болгон манлайлагч харин тэрийг л мэдээсэй л гэж хэлмээр аа. Одоо энэ гадны одоо гадаад хүмүүс Монгол эмэгтэйчүүдийг маш их магтдээ шүү дээ. Маш зоригтой дайчин. Тэр бүлийг л аваад үзэхэд магадгүй шантармаар асуудал ахад тэр гэр бүлийн ээж, эхнэр одоо тэ гэргийн амьдралыг авч явж чадчих байгаа байхгүй. Тэр утгаараа манлайлагч мөн байхгүй юу? Маш зоригтой. Тий. Гэтэл манай Монголын түүхэнд сайхан одоо эмэгтэйчүүд маш их байна. Одоо Сархагтайны хатнаас эхлээл тийм ээ 5 хүүгээ хаан суулгаж тийм ээ. Тэгээд наашигаа яваад одоо мөнхөө гоо сүүлийн үеийн хичнээн сайхан эмэгтэй тийм ээ. Одоо хүртлээс ярьж л байдаг. Сургаалаа хайрлж л байдаг. Бидний зөв явахад хаяа нэг ташуур өгч л байдаг. Тий. Бид бол ер нь монголчууд бол их зөв явж байгаа. Сая энэ одоо хүнд өвчний үед харагдлаа шүү дээ. Хичнээн сайхан чигцтэй нэгийг хайрлж чаддаг нэг хална гадна хайрын дотроо ард үеийн бай. Хичнээн сайхан зөв хүлээ гэхэд чухал үе ирэхэд бас гол нэгийг ойлгох хайраа илрүүлж чаддаг тийм ээ. Тийм юм байна. Бодлоор тий. Монгол өөрөө потенциал ихтэй. Байгалийн болон хүний баялаг нөөц ихтэй учраас боломж маш их. Энэ их боломж хахад одоогоосоо илүү ашиглах ёстой л гэж би бодоод байгаа учраас л ингээл яваад байгаа. Тий. Энэ одоо хоёулаа нэг кофе ууя. За тэгээ яасан гоё кофе. За тэгээ. Чанжигүй. За. За. Надад орчихно. За. Тэгээ би ерөөсөө л одоо ярилцсан нэг дундуур өөрөө чинь нэг 100 гэж нэг тэмдэг байгаа. Оо за. Тий. Энэ тэмдгийг бол одоо зөөх хэрэгтэй юм аа гэж бодож байна. Их эрт үнэлж өгч магадгүй. Танилцах ёстой 100 хүний нэг. 100-гийн нэг. Тий. Ингээ хүмүүс танилцсан. Чиний фэйсбүүкээр, чиний одоо сошиал ертөнцийг орж үзэн чамайг энэ тэнд харагдахаараа нөгөө 100-гийн нэг байна гэх бах. Ингээд хүмүүстэй танилцлаа. Би бол танилцуулах нь маш зөв гэж ойлгосон сая ярианаас. За баярлалаа. Сурсан сургууль, эрдэм бодож сэтгэж мөрөөдөж явдаг юм чинь их сайхан. Тийм учраас би энийг өөрсдөө эх орондоо их юм хийгээрээ. Тэгээ би нэг зөөж өгье. За баярлалаа. Шагнал авч байгаа юм шиг. Шагнал авч байгаа юм шиг. Гэтэ энэ бол шагналаас гадна их итгэл найдвар мөн. За. Тэг их итгэл найдвар мөн. Ядаж миний. Тийм. Хүний итгэлийг аавна гэдэг чинь. Тий. Өөрөө маш чухал л да. За ингээд хоёулаа энэ бол миний амьдралдаа тээж яваад чамдаа одоо ачаа юм. Энэ дотор бол одоо миний гэр бүл тэгээд миний хийсэн жүжигнүүд, манай театрын жүжигнүүдийн зураг, жүжигчид тэгээд миний одоо хийх гэж би киноны хүн штэ. Тий. За гихмтэр. Кофений соёл бол нэг тийм бидэн суугаагүй соёл штэ.
Тийм шин тутам шүү дээ. Шин Миний хувьд тутам. бол бүр шин. Шинэ бүгдээрээ л анхудаага л одоо ямар санд шар тустай кофе сайхан байна гэж яах вэ? Тий. Тэр Тэрийг ууж үтсэн. Бас эрүүл мэнд хэрэгтэй гэхээр нь зарим кофений газар шаардстай өгдөг болсон байл. тий. Тэгээ чи нэг 67 гэдэг машин байсан. Дараа нь 69 гэдэг нэг машин гараад ирсэн байхгүй юу? Тэгсэн чинь нэг нөхөр ингээ хооронд нь холиод нэг машин босгоч л дээ. Ааха. Тэгээд наад машин ч одоо Юу болох одоо вэ? юу вэ гэсэн чинь наадах чинь 68 гэсэн гэж. Монголчилсан. Тийм байна яг Тэр дундуур. шиг 68 гэдэг кофег уун. Юу? Энэ хооронд өөрөө надад гэрүүлэхэд тухай яриач. Одоо тий бид тэр гэрүүлийн тухай ерөөсөө яриаг. Нэг удаа чи хоёр хүүхэдтэй хоёулаа охин юм байна гэсэн Тий. тухай бодсон. Ер нь хүний гэрүүлийн тухай сонсох бас найз нөхдийн тухай сонсох бол танилцахад маш хялбар байдаг. Найзаар чинь дамжуулж шинжигдэг шүү дээ. Тий. Хинтээ үерхэж нөхөрлөж, хинтээ мэдээлэл хуваалцаж, хинтээ сэтгэл санаагаа нэгтгэж явд юм бэ гэдэг чинь их чухал. Тэгэхээр би энийг хийж хооронд өөрөө юу яаж л вэ? Яриад л гараа заа. Надруу яриад тий. Гэр бүл хэр чинь би өөрөө бас өсч өндийсэн гэр бүл маань тэгээ өөрийнхөө үүсгэсэн гэр бүлгээд хоёр төвшөнд хэлдэм билүү? Тий. Одоо Тий шүү дээ. жишээлбэл би бол Чи хэний хүүхэд юм? Хэний ямар гэр бүлд өссөн? Тэгтээ товч. Тэгээ. Манай ээж гэж одоо би одоо ээжээрээ байнга бахархтыг. Тэгээд бас танд үзүүлж ирсэн фэйсбુક дээрээ ээжийнхээ тухай хаяа зарим гоё зүйлүүдийг бичнэ. Тэгээ манай ээж л ерөнхийдөө маш их зоригтой дайчин юм хтэй. Залуу ахтал би ээжийг тийж хардаг байсан л та. 3 хүүхэд өсгсөн ганцаараа. Манай аав ээж хоёр маань бас баг бахад хоёр тийшээ болсон юм уу. Тэгээд аа маань бол сэтгүүлж их мэрэгчлийн үед их мундаг. Сэтгүүлч юм уу? Тий. Тийм үү. Одоо үг сониг анх үүсгэхэд бас байсан хүнгээ саяхан надад хүн бас хэлж лээ. Тий. Тийм үү. Тий. Тэгээд эгчтэйгээ миний дүү гэж байгаа. Тэгээд миний өөрийн манай эгч маань бол төгөлдөр хуурын мэрэгчлээ, төгөлдөр уурч. Дүү маань бол хуулийн чиглэлийн мэрэгчлээ юм хүн байт. Миний гэр бүл бол нөхөр маань тэгээ хоёр охин байгаа. Тэгээд залуу охтуудаа хэлэхэд заримдаа манай охтууд бүсгүйчүүд маань хүүхэд гарах нас маань оройтлоо гэж санаа зовдөг штэ. Тэр тухайд би бол хэлдэг байхгүй юу. Би өөрөө анхныхаа охиныг 33 настайдаа гаргасан юм. Одоо миний том охин ч 12 хүрсэн. Сая 2 сард. Бага охин маань 4 жилийн зайтай. Одоо бас удахгүй 3 энэ сард 8 хүрэх юм. Тэгэхээр хүүхэд оройтно гэж байдгүй л гэж хэлэх гээд байгаа. Заавал 20 настайдаа ч юм уу те эсвэл оюутан болохдоо эсвэл бас төгсөнгүүтээ хүүхэд гаргана гэсэн дүрэн байхгүй шүү дээ. Хүн өөрөө л эрүүл мэндийн хувьд те сэтгэл санааны хувьд бэлэн байл. Тэг манай нөхөр өтөр өөрөөсөө хариуцлагатай хүмүүс гэж боддөө шүү дээ. Яа тэгэл бас нэг надыг гудамжинд явж байхад нэг сэтгүүлч олон жилийн өмнө таарад та хайр дурлалын тухай гэр бүлийн тухай юу гэж боддог вэ яриа авсан. Тэгэхээр би дуртай харилж байгаа байхгүй юу. Ерөөсөө манай гэр бүлийн хүн бит хоёр өөрсдөө үр хүүхэд гаргаад өсгөж чадах үс төвшөнд очиж хүүхдүүд болъё гэж ярьдаг байсан. Өөрөөр хэлэх юм бол санхүү мөнгөний хувьд ч гэсэн те ажил мэргэжлийн хувьд ч гэсэн байр сууриа бий болгочоод үр хүүхдээ гараа гэсэн тийм бас төлөвлөгөөтэй ч хэлсэн. Түүнээс гаднаас манай нөхөр чинь 4 жил Японд амьдарсан, 2 жил Токиогийн их сургууль төгсөөд ямар мэргэжлийн хүн? Инженер. Дараа нь 2 жилээс Осакад нэг барилгын компанид 2 жил ажилласан. Зурагцлын. Тэгээд би Монголдо дөнгөж одоо нөгөө Мерсикор гэдэг байгууллага говийн бүсийн эдийн засгийн хөгжлийг дэмжих санаачлаг гэдэг нэг Америкийн нэгдсэн улсын олон улсын байгууллагын санхүүжилттэй ийм төсөл дээр би ажиллаж ирсэн. Тэгээд тэнд байсан манай Америк захирал Стефан Деванс гэдэг монголчууд ер нь мэдэндээ Хас банкыг хөгжлийн алтан сан гэдэг нөгөө хадгалан зээлийн хоршоо үеэс нь дэмжиж ирсэн юм хүн байгаа. Сүүлд Пакистанд бас айгүй харамсалтайгаар буудуулаад болсон юм хүн байдیں۔ Тэр хүн маань Мерсикор гэх тэр байгууллагаас нээлтийн нийгмийн форум одоогийн тухайн үеийн сорсын сангийн захирлаар явах болохдоо надад бас ажлын санал тавиад тэгээд би дарагтайгаа цуг тэр байгууллагт дөнгөж одоо очсон байсан болохоор нөхрийгээ дагаж гадаад яваагүй тэр Монголд байсан. Тэгэхээр нөгөө хол ахаар чинь тий. Тэгээд манай олон шалтгаанаар охин маань тий сүүлд гарсан гэсэн. Ер нь хаяа холдох бас их сайн шүү дээ.
Тий, сайн шүү. Өөрийгөө сайн таньж мэднэ. Тий. Нөхөртөө хэр хайртайгаа мэднэ. Нөхөр маань надад хэр хайртайг мэднэ, тий. Кофе чи сүтэ уух уу? Сүггүй. Энэ нэг амсчиж байлаа. Нилээн гашуун байж магадгүй шүү, тий. Уг нь бол сүггүй американо ууж сураад байгаа. Тийм үү? Дандаа сүтэ уудаг гэсэн. Одоо жим ингээ бодоод бас сүг ууж сурыг гэж боддог. Тийм үү. Чи нэг гадны хүнтэй нэг цаг тохирсон гэдээсэн нэг нэвтрүүлэг эхлэхээс өмнө тэр чинь цаг чинь болж гэнэ үү? Хонин Чи хардаа цагаа арай болоогүй. хараа болоогүй. 7 цагийн зайтай Австралид байгаа манай төслийн хамтарч ажилладаг консорциум бий болгосон байгууллагын захирал нь. Тэгээд одоо унтж байгаа л да. Зөв. Сайхан манай нөө Цаг бол Лондон яг тохирсон шүү дээ. Энэ яг асуудал нь ямар асуудал гэлээ? Одоо үндэсний стратегийн үрэлэнгээ төрөмс байгууллага миний бас авч явдаг. Үүсгэн байгуулагчид нь жишээлбэл Монгол Улсын их сургуулийн профессор Хасчулуун багш. Тийм гих мэт бас Монголын нэлээд тэргүүлэгч компаниудын хүмүүс байгаа. Тэгээд тэд нэр анх үүсгээд намайг 2013 онд Канадаас ирэхэд нээлтийн нэгэн форумд чи олон жил ажилласан. Тэгээд think tank байгуулж байгаа. Энэ think tank одоо байгууллага авч яваач гэж өссөн учраас би Германы олон улсын хамтан ажиллагааны нийгэмлэгийн эрчим хүчний төсөл дээр байхын сацуу давхар энэ байгууллага сайн дураараа авч явсан л да. Үргэлж юм бол заавал цалин мөнгө гэхгүйгээр тэгээд одоо энэ төсөл маань сая сүүлд жил гарангийн хугацаанд Европын сэргээн босгол түвшлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын ногоон хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан. Тэг зөвхөн Монгол юу биш, манай байгууллага биш, Бельгийн болон Румыний хоёр байгууллагатай консорциум хамтарч консорциум үүсгээд Лондон тендерт одоо өрсөлдөөнд ороод авсан гэсэн үг. Тэгээд энэ төсөл маань амжилттай дуусаад батлагдсан. Тэг яг нь би саяхан 11 сард Лондон явсан. Тэгэхэд бас энэ банкны EBRD гэж англиар те товчилсон. Энэ банкны манай төслийг хариуцдаг бас өндөр түвшинийхэн мэргэжилтэн хүн нь Монголын баг сайн ажилласан. Энэ Монголд Улаанбаатар хотод ажилласан энэ том олон улсын баг тий Монгол баг хамтарсан баг маань сайн ажилласан. Яг тэгвэл бусад хотуудтай харьцуулахад хурдтай энэ үйл ажиллагаа болсон. Өөрөөр хэлбэл хугацаанд амжсан. Энэ төсөл чи одоо ерөнхий методолог гарцсан байхгүй тухайн хотуудын ногоон чиглэлээр хөгжих тэр төлөвийг боловсруулах арга методологийг боловсруулсан одоогийн байдлаар 34 хотод хэрэгжиж байна. Бидний үед анх ороход Монгол улс Улаанбаатар хот анхны Аз хот тэр үед 16 хот сонгогдсон байсан. Тэр методолог нь юу вэ гэхээр ногоон хөгжил гэж юу хэлээд байгаа гэхээр 7 гол салбарыг сонгоод авцсан. Эрчим хүч, ундны ус, хог хаягдал, менежменттэй тэгээд газар ашиглалт, барилга, үйлдвэржилт гэх мэт ийм 7 салбарыг аваад тэг мэдээж манай Улаанбаатар хот чинь тулгамдсан иргэд бидэнд шаардлагатай хэрэгцээ маш их заашгүй өөрчлөх, шинжлэх, шийдэх ёстой асуудлууд их газар ашлтад гэхэд л бид нар маш их зүйлийг хот төлөлтийн талаар ярьж чаддаг, хүсдэг те. Одоо ягуун гэхэд бид нар би одоо жишээлбэл хувийн үед маш их халахдаг хүн. Тэгэхээр гой цэвэрхэн замаар ялангуяа ингээ эргэн тойронд бас ногоон хүлэмж цэцэрлэг байл сайхан те. Тийм газар алхах дуртай. Гэх мэт энэ бүх асуудлыг авч үзээд энэ олон асуудлуудаас харьяалагдах холбогдох мэргэжлүүдийг төрөмс байгуулгын хүмүүсийг урьж бид нар авчираад хилцүүлэг хийх замаар ирэмэлсэн байхгүй маш тулгамдсан асуудлууд нь яаралтай шийдэх хэрэгтэй те. Тэгээд дунд хугацаа буюу 5 жилийн хугацаанд шийдэж болох үйтсэн үеийн гих мэт олон үзүүлэлтүүдээр бид нар ирэмбэлж агаад тэгээд тэдгээр асуудлуудаа тохирсон хөрөнгө оруулалтын 42 төслийг боловсруулсан ба 14 чиглэлээр одоо хот зөвлөлт 42 төсөлтэй гэсэн үг үү? Хэрэгжүүлэх боломжтой төлөвлөгөөнд гарцсан, төслийн санаанууд гарцсан. Одоо жишээлбэл уржигдархан би Лондонгоос ирсэн энэ Европын сэргээн босгол хөгжлийн банкны эрчим хүчний чиглэлээр ажилладаг мэргэжилтэнтэй хамт хотын захиргаан дээр хотын дэд дарга мөнх жаргалтай уулзсан. Одоо энэ бидний бий болгосон төлөвлөгөөнөөс манай хот Улаанбаатар хот аль төслүүдийг яаруу одоо нэн даруй хэрэгжүүлж өсөж байгаа. Тэрийг тодорхойлоод Европын сэргээн босгол хөгжлийн банк болон тэр дэлхийн уур амьсгалын одоо эсрэг түүнийг одоо шийдэх талаар ажиллаж байгаа фанд байна шүү дээ, Green Fund гэдэг. Тэнд одоо өөрсдийн хүсэлтийг илэрхийлэх шаардлагатай. Тэр тийм том фонд байна уу тий? Тий. За энэ шинжилгээний тэр хийгээгүй. Жохон сүү хийчихсэн. Тэгтээ нэг гашин биш наадах чинь гайгүй. Тийм. За ингээд баярлалаа миний
Чансангаа чи миний Баярлалаа, маш их химийн бүтээгдэхүүн шүү дээ. Гэтэ кофе бол хүн даз жарлуудаг гэж байгаа шүү дээ. Маш олон сайн талууд нь яригадаад байгаа. Мэдээж альва нэг хүнсний зүйл гараад ирэхээр шин тутам бүтээгдэхүүн гараад ирэхээр сайн муу, эрүүл мэндэд гэл ингээл яригддаг те. Тэгээ хүн өөрөө сайн гэл хараад уучрахдаг. Чиний тэгвэл нэг хүсэл тэмүүлэгч нь хотын хөгжил талбартай маш том төсөл явж байна. Тий, одоо бид нар чинь бүгд Улаанбаатар хотод иргэд те. Энэ хот маань мэдээж олон асуудалтай. Гэхдээ баг гэлтгүй сайжруулах боломж байгаа. Ялангуяа энэ саяны миний дурдсан олон улсын байгууллагууд дэлхийд даяар ингэж грант ч юм уу тэтгэлэг санхүүжилтийн боломжийг зарлахад манай хот хурдан түргэн шуурхай байгаад нэгэнд бэлэн төлөвлөгөөтэй юмч түүнийг ашиглаад ингээд хандах хэрэгтэй. Тэг санхүүжилт аваад асуудлаа нэг дор бүхнийг шийдэж бид нар төгс сайхан оттой болж чадахгүй ч гэсэн баг багаар явах хэрэгтэй. Тэрэн дотор гэр хорооллын асуудлууд байгаа. Явган үний одоо дугуйн замч гэдэг юм уу эсвэл явган үний алхах нэг хүнд ногдох ногоо хүлэмжийн хэмжээг сайжруулах гэдэг эрчим хүчний чиглэлээр жишээлбэл сэргээгдэх эрчим хүч одоо ашиглаж байгаа эрчим хүчний хэмнэлтийн асуудлууд байгаа. Ингээд аюул олон асуудлууд байгаа. Бас нэг зүйл нь юу вэ гэхээр монголчууд бид нар заримдаа юун дээр алддаг вэ гэхээр Монгол улсад маш олон донор байгууллагууд, олон улсын байгууллагууд байна шүү дээ. Одоо юу гэдэг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, энэ Европын холбоо, тэгээ Европын эсрэг босголт хөгжлийн банк, тэгээ бусад донор улсууд, Америкийн нэгдсэн улс, Солонгос, Япон гэд. Тэгэхээр зарим тохиолдолд сэдв давцдаг байхгүй асуудал. Тэгэхээр нэг асуудлыг шийдгэж орохдоо хоёр тал, гурван тал юу хийж байгааг мэдээд Монгол улс Улаанбаатар хот одоо бүх төр шийдэх гэдэг асуудалтай үр өгөөж ашгийг сайжруулахын тулд координац маш сайн хэрэгтэй. Санхүү мөнгөний хувьд ч, хүний нөөцийн хувьд ч, ашиглаж байгаа судалгааны хувьд ч тэгжиж бид нэр зөвхөн энэ төвшөнд байх байсан юм а энэ төвшөнд авчирна шүү дээ. Тийм учраас бид нар энэ төсөл дээр ч гэсэн яг энэ бидний хийгээд байгаа 7 чиглэлээр гол байгууллагатаас уулзсан. Жишээлбэл би өмнө нь Германы олон улсын хамтын ажиллагааны эмнэлгийн эрчим хүчний төсөл дээр Завхан ховдод ажилласан. Завхан ховд аймагт бид нар нийтийн зориулалтаа барилга байшин гэдэг нь дотуур байр, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг тэнд чинь нөхцөл хүнд ховд завхан чи хүйтэн нөгөө аймагуд тэгэхээр чинь өвөл нэмэх арвтай градус хүүхдүүд эсвэл өвчтнүүд имжлүүлж байгаа хүүхдүүд цэцэрлэг хүүхдүүд нэмэх арвтай гэж юу вэ? Дотор уу? Тийм дотор. Барилга дотор. Барилга дотор маш хүйтэн 10 градус л байдаг. Тэгэхээр бид нар тэн дээр эрчим хүчний дулааны асуудлыг шийдээд одоо жишээлбэл маш сайн хэмжин багаж төхөөрөмж аппаратаар авч байгаа шарлсан хэсэг нь дулаан алж байгаа дулаан алдааг хэсэг улаан хэсэг нь алдж байгаа хэсэг гэж маш сайн тодорхойлдог. Бас нэг маш олон юм судастай аппарат эдий. Тэнгүүд холбоод дээрээсээ дулаан алж гинүү цонхноосоо шалнаас гэдэг. Тэр болгоныг тодорхойлж байгаа маш зөв дулаалга хийхээ ач холбогдол нь үр хүүхдүүд одоо тэр эмчнэр багш нар өвчтнүүд гоё тогтой тухтай орчинд одоо ажил Одноос аргагүй нэг байшингаа дуулаадах та муу хүмүүстэй байшин гэдгийг сайн мэдгүй. Таагаад идэв юм байна л да бид нар. За ингэчүүл гайгүй болчих واخ гэд тэгдэггүй. Юм нэмээд ингээд нэмээд хучаад идэг. Тэгээ материалын сонголт бас их чухал юм байна. Тий дараа нь хэмждэг болсон. Дотор дулаан хідвэ гэдэг скрин тавиад өөр чамд ямар бодож яваад байна. Би бас холбогод сая төслөө уулзаад хотод хэрэгжиж байгаа байхгүй тэр төсөл. Өдөөгийнх нь хэсгэнд дуусаад одоо Улаанбаатар хотод тэр Германы байгууллага хэрэгжүүлж байгаа. Тэгээ би ийм нэг координацийн асуудлаас чухлыг энэ нэвтрүүлгийг бас далимдуулаад хэлчихдэг юм боллоо гэж бодлоо гэвэн. Танилцж байгаагаа одоо ашиглаад гэж би тэгээд хоёр туудаага хэлчихье би чамаар бахархаж байна. Ийм хүмүүсийг танилцуулж байгаа 100-ийн 1 болж хүмүүст би чамайг танилцуулж байгаатай бүр их баяртай байна. Тэгэхээр ийм хүмүүс бол одоо олдох ёстой. Олдохч байх. Зөндөө байгаа. Зөндөө байгаа. Ганцхан биднээс нөгөө танилцж сайн мэдгүй байгаа. Нөгөө талаар Монгол хоёр нь хүнтэй танилцах их дуртай. Сая Цинтогийн нэг хэсүүлгээд нэг урилгатай хэсүүлгээд нэг жижиг өгүүлэг гарсан. Тий. Монгол хүмүүс нэг нэгэндээ айлаар ороод ингээд зүгээр л хэсээ явж байгаа нэг нөхөр юм шиг мөртлөө маш их мэдээлэл агуулж явдаг. Алдагдсан мал хаана байгааг мэддэг. Хаана байхгүйг хэлдэг. Одоо нэг хэсүүлтэндээс ирж явна шүү дээ. Айл хэсэж яваа нэг нөхөр. Тий, айл хэсэж яваа нөхөр. Маш их баярлдаг тэр нөхрийг ирэхээр. Яг түр чинь мэдээ ирж. Тийм байна. Тэгснэ айд орж ирчихэд
Манай нэг тийм азар гадуу хаана байна гэсэн. Тэр хойрол байхгүй юм лээ гэдэг чинь ийшээ битээ ирээ. Ийшээгээ ирээл гэсэн санаа ахна шүү дээ. Тий. Гэх мэтэр ингээд үг болгоно мэдээлэл. Тий. Тэгэхээр өөрийн чинь энэ ярьсан түрүүнээс хойш ярьсан бүх юм бол цаана бас их тийм мэдээлэл агууллаа л да. Одоохонд би лав одоо 30 одоо юу гэдгийг дараачийн үе ингэж тэтгэлэг олдсон байх шүү. Ингэж хүмүүс хүсэж мөрөөдөж явж ээж өөрөө хөдөлмөрлж ээж тэгээд ийм мэдлэг боловсролыг олж авдаг юм байна гэж өөрийгөө сайн дайчлах хэрэгтэй юм байна. Тий. Би хэлээд на тэр аюу хүмүүс эцэг эхчүүд ялангуяа бүх хүн л өөр хүүхдээ сайхан амьдрсан гэж бодож байгаа аргагүй л дээ. Пост авахаар ялангуяа хүүхдэд боломж байгаа талаар эсвэл хүүхдийн хүмүүжлийн талаар бичээрэй маш их шеэрлэгддэг, хуваалцдаг. Тэгэхээр заримдаа ингээд танд өөрт чи сонголт байгаа. Амьдрал чинь одоо манайхан бүгд мэдж байгаа хүмүүс алхам тутам сонголт гэж байгаа. За унтах уу, босоод нэг ном уншчих уу. За кофе уучих уу, кола уучих уу гэлтэй. За эрүүл мэндэд ажиллаж. Ингээ бүх юм сонголт юм байна. Тэр сонголт хийхийн тулд өөрөө бас их тодорхой хэмжээний мэдээлэлтэй мэдлэгтэй хэрэгтэй юм байна л да. Тэр утгаараа энэ Facebook чинь өөрөө нөө хэрэгсэл, мэдээлэл хэрэгсэл гэдэг утгаараа хүнд маш их боломж олгож байгаа байхгүй. Магадгүй тухайн хувь хүнээс шалтгаалаад зарим нэгэн байдлаар сүргээр ашигладаг, тэгээ ингээ шөмжлөгдөд идэг. Би бол Facebook-ыг одоо тэр Марк Зукербергийг таньдаг юм шиг л хамгаалдаг. Яагаад гэвэл одоо миний хувьд бол маш их боломж олгож шít. Би тэгж тэр олон хүнтэй уулзаад миний дөө найзаа сайхан байгаач босооч тэгээч ингэж зүв яваач гэж хэлж чадахгүй шít. Гэтэл энэ хүртээмжийг маш өргөн дэлгэр болгоход Facebook маш их боломжийг олгож байгаа. Мэдээж Facebook-ыг хэрэглэж байгаа хүмүүс чинь амьд хүмүүс. Манай амьд хүмүүс чинь сайнтай, муутай, давуутай, султай гэдэг шиг одоо тэгэл боломжоор эерэг болохын төлөө бүгд төр явж байгаа юм чинь тэгэл боломжоор эргээр нь ашиглая гэж боддоо шүү. Тийм шүү дээ. Манай нэг мөн өөрхөн 3 настай нэг ач байх. Google жороод яач орцсон тоглоом гаргасан тоглож шүү дээ. Тэр одооны хүмүүс маш ухаантай. Тий. Тэгээд тэрийг харчаа тэгээд за аргагүй эдний үе юм бэ. Тоол эхэлжээ. Тий. Ер нь цагтаа хүн өөрөө бас цай барихыг боддог. Тэгэхээр бид бол одоо энэ сайхан сонголтын залуучуудаа улс орныхоо төлөө зүтгүүлэх энэ цагийг хүлээхгүйгээр үүрэг даалгаврыг өгөөд зөх ажилд нь оруулах хэрэгтэй. Нэг аяга тавгаар тэр сайхан үнэтэй ирээдүйн сонголтоо солиод яах вэ? Тий нэг хэдэн алдар төгрөг энэ төр. Гэхдээ манай ардын бол ухаантай. Тий. Манай ардын ухаантай. Одоо энэ сонголтыг бол их зөв хийдэг. Одоо ямар сайндаа энэ их мундаг өвчин тараад аимшигтай үе тохиож яхад биднээс тун сайн арга хэмжээ аваад үлдсэн байна шүү дээ. Тийм ээ? Болгоомжтой хариуцлагатай юм шиг байна бас. Чухал зүйл дээр. Тий, хинэггүй зүгээр нэг морин дэл дээр нөхөр яваад байдаг мөртлөө цаана бүр өстө далд ухамсартай шал өөр хүмүүс байгаад байгаа юм. Тэгэхэд залуучуудтай ингээ ярихад сайхан байна. За ингээд ер нь бичээрээ яриа танилцах үйл ажиллагаа ингээд ер нь дуусах тийшээ хандна. За бас нэг төгсгөлд нэг хүсэл бодол байна. Өөр эх орондоо энэ муу хөрхий улстай чи одоо ид яг гараандаа гарцсан хүн шин цаг тооллын ихэнд ирсэн хүн ямар үйлс бүтээ гэж боддгоо. Чиний хүсэл мөрөөдлийн ох оргил. Одоо ер нь бол макро түвшинд эдийн засагч гэдэг юм уу мөнгө санхүүгийн төсвийн бодлого гэдээ маш их юм ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр би ингэж хардсан шүү дээ. Жишээлбэл одоо мэдхгүй зовлон Монголд харьцангуй бага байна гэж боддог. Яагад гэвэл маш олон дотооддоо болон гадааддаа сурцсан залуучууд байна. Бидний хойч ирээдүйн үе чинь маш боловсронгуй мундаг болсон байна шүү дээ. Одоо зүгээр бид нар боломжийг л олох хэрэгтэй. Яг зөв шударга ажиллах, зөв шударга өрсөлдөх, хүний эрхийг дээд зэргээр хангасан яг жинхэнэ утгаараа хүмүүнлэг тийм нэгүүлсэнгүй нийгмээ байгуулах бодит утгаар нь тийм цаг ирсэн. Тэр одоо цаг тэр боломжийг
ашиглах, бий болгох хүмүүс нь байна гэж бодоод байгаа байхгүй юу. Тийм учраас нэгэнд бий болцсон, хуримтлуулсан ингээ өөрийн болгоцсон мэдлэг туршлагыг л бодит болгомоор айл гэдэг. Ерөөсөө биднэрт ийм ичид бол тэр тэргүй байхгүй. Хин нэгэн гаднаас ирээд биднэрт амар их мөнгө өгөөч ч юм уу эсвэл маш ичидийн гоё мэдлэг гаргаад өөрчлөхгүй. Одоо бид нар яг энэ өвчин хэрхэн даван туулахад тэр цаана байсан ахуй соёлын ухамсарын асуудал гарч ирээд гоё байж зүв байж чадчихна гэж байгаа шиг одоо энийг яг энэ бизнесийн салбарт, эдийн засгийн салбарт, тэр мөнгө санхүүгийн салбарт бүх салбар одоо эрүүл мэнд боловсрал бүх салбарт бодит утгаар нь хэрэгжүүлж оруулмаар байгаа. Тэр өөрөөр хэлэх юм бол энэ байгаа нөөц боломжоо сайхан ашиглая. Одоо байгалийн баялаг нь байна, оюуны баялаг нь байна. Энэ хоёрыг хослуулад айл болгон өрх болгонд байгаа хүүхэд болгоныг амар тайван, ялангуяа амар тайван зөвийн төлөө ярьдаг тийм аз жаргалтай байхын төлөө л ингээд дороо боломжоор төвшөндөө ямар байл гэж хэлмээр байна. Аз жаргалууд ойрхон доо. Байгаа шүү дээ, ойрхон шүү дээ. Гэхдээ ингээд юу гэдэм бэ? Заримдаа зарим хүмүүс алгуурлангүй болж ийн дөө гэд идэг. Үгүй болоогүй, илүү болох боломжтой гэдгийг харуулмаар идэг зарим. Илүү сайхан маргаашийн төлөө. Аха. Гэхдээ тэр нь заавал муудалцсан зөрчлөн гэсэн үг биш шүү дээ уг нь. Зөв аргаар, зөв замаар байгаа энэ гоё юмнууд ашиглаад хүн болгонд давуу талгаа тэрийн зөв байршуулаад хүн болгонд мэдлэг туршлага амчин байр нь зөв байршуулаад зөв цалингийн нөгөөд хангалуун амьдрах боломжоор нь хангаад орчин бүрдэл ингээл явхад Монгол бол энэс одоо маш өндөр хөгжих боломж байгаа. Тий. Цалин гэснээс ерөөсөө эдийн засгч хүний хувьд гар дээр ирж байгаа цалин гэдэг чинь ер нь бүх юмний түлхүүр юм шүү. Тэр нь тун гайгүй, тун амьдрал гайгүй, тийм ээ? Тэр нь бага байх юм бол тэгэл элдв юм тэндээс үүсдэг. Тэр чинь амьдралд нь мөнгө орлого нь хүрхгүй байхаар хүн чинь өөр юм санаа зовж эхэлнэ шүү дээ. Яаж гэд. Тэгэхээр бид нар одоо эдийн засагт өсөлт гэж ярьдаг, цалингийн өсөлт. Цалингийн бодит өсөлт гэж ярьдаг. Бодит гэдэг нь одоо жишээлбэл та өнөөдөр сая төгрөгийн цалинтай байгаад дараа жил сая 500 төгрөгийн цалинтай байсан. Тэгэхдээ та 500 мянган төгрөгөөр тэ өмнө нь авч чадчихсан юм авч чадахгүй нэг жилийн дотор 500 мянган төгрөгөөр та 700 мянган төгрөгтэй байж ч өмнө нь яг энэ жилийн өмнө авч ирсэн юм авч чадна. Тэгэхээр эн чинь 500 мянгаар таны цалин өссөн боловч бодит өсөлт биш аахгүй. Инфляцаа дахаар инфляцаа нарийн тооцож таны бодит өсөлт магадгүй 350 мянга байсан. Гэх мэт ийм эдийн засгийн нарийн гэх юм уу зөв ойлголтод ухтгууныг өгөхийн тулд би нөгөө тэр томыг хийсэн байж. Тэр ийм мэд чухал зүйлүүд байгаа. Төсвүүдийн нэг хэрхэн суулгаж байна? Тэгэхээр инфляц тооцсон тэр өсөлтийг тайлбарлахдаа хүмүүст зөв тайлбарлах хэрэгтэй аахгүй. Тэг хүмүүс уралдаг шүү дээ. Одоо нөгөө дундаж цалин сая руу төгсөн байна. Хүн болгоны дундаж цалин сая гэхээр зарим хүмүүс бухимддаг би дүнгиж тэд авч яхад яагаад ингэж хэлж байгаа юм гэ. Тэгэхээр outlier гэж англиар хэлдэг. Тэр нь өөрөөр хэлбэл бол маш өндөр цалинтай хэдэн тооны хүн байна. Гэхдээ маш доогуур цалинтай олон хүн байна. Дундаж дээр нэг дунд 58 нийлүүлээд энэ гурвын чинь дунджийг олоод тоондоо ваачаар ч арай өндөр тоо гарна. Тийм байна. Энэ мэт нарийн ухтгунууд байгаа. Гэхдээ таны хэлдэг үнэн нэг удаагийн мөнгө өгөөд нэг удаагийн таны одоо юу гэдгийг зээлийг тэглэж чим асуудал шийдэхгүй амьдрал үргэлжлэн штэ. Дараагийн сар дахиад танд мөнгө хэрэг явуулна. Тэгэхээр дахиад зээл аваад тэглүүлнэ гэж байхгүй учраас та зөв хэмжээний одоо яг бодит үнэн хэмжээний таны хөдөлмөрийн үлсийг зөв тооцсон тийм тэтгэврээ авах хэрэгтэй л байна. Тэгээд та сар болго амьдран сар болгоноо сайхан амьдрах хэрэгтэй. Цалин яг адил. Тэр бүх юм чанартай ах хэвээр гэсэн нэг ойлголт яад энэ тий. Бодит чанартай. Тэр бол бидний санаа зовх асуудал нөө мэрэгжлийн хүмүүсийн хувьд тэг байнга ярьдаг. Миний цалин одоо ухаан жишээлбэл 90 онд байсан хэвээр байх шиг байна. Одоо олж исэн мөнгө. Ягаад гэвэл тэр 3 тэгийн үнэ 4 тэгийн чинь хасчул тэгэл яг хэвээр. Юмны үнний өсөлт бүх юм. Тэр чинь тэгэл ерөөсөө тий. Тийм учраас та хоёр түрүү нөгөө сангууд ярьсан шүү дээ. Одоо тэр ирээдүйн өв сан гэдэг нь одоо бидний үр хүүхдүүдэд магадгүй өнөөдрийн байгаа байгалийн баялаг
хүртэж амжихгүй дуусах юм уу нөөцөө шавах штэ. Тэр үед бид нар энэ нөөц баялгаасаа авч зөвхөн өнөөдөр бид нар жаргаад авахгүй ирээдүйн хойч үедээ бас зарим хэсгийг хадгалъя. Хадгалахдаа зүгээр нэг ийм савн тэгээд хадгалаад байхгүй. Саяны бидний мөнгөний үн цэний асуудал байгаа штэ. Өнөөдрийн 100 мянган төгрөгөөр маргааш юм авчдахгүй юм чинь 100 мянга ирээдүйн сая төгрөг олохын тулд зөв хөрөнгө оруулалт хийн. Өсөх нь үржүүлэн арвжуулна. Тийм учраас бусад олон улсын байгууллагатай ажиллана. Өөр улсын одоо хөрөнгө оруулалт хийн. Эсвэл магадгүй өөрийнхөө дотоод зөв хөрөнгө оруулалтад мөнгө оруулан байршуулна ч гэдэг юм уу. Иймэрхүү олон зүйлүүд хийж явах хэрэгтэй. За баярлалаа. Надад одоохон Монгол гэдэг айлын нэг эзэгтэй Монгол гэдэг айлын нэг эзэгтэй ийм бодол санаатай ийм тэмүүлэлтэй байна гэдэг сайхан санагдаж байна. Тэрнээс олоод ирсэн мөнгөний одоо гээ сууж идэг биш. Нөгөө талаар эмэгтэй хүн гэдэг бол маш чамбай, төсөв мөсөвтөө маш сайхан ханддаг. Ядаж гэрийнхээ төсөвт хүртэл юм ба ханддаг штэ. Илүү дутуу юм заа. Санаа зовмт болохоор. Тийм учраас би өөрөө чинь танилцууллаа. Танилцуулсандаа их баяртай байна. Ингээ битэрийн өнөөдрийн ярилцлага ингээд дуусах тийшээ хандлаа. Гэтэ энэ битэрийн танилцж байгаа ажил бол өдрөөс өдөрт үргэлжилсээр л байх болно. Яг гэвэл өдрөөс өдөрт хүмүүс шинээр төрж байгаа. Тийм ээ. Тэг хүмүүс олширч байгаа. Тийм учраас энэ сайхан зөв танилцах ажил чинь амжилт хүсье. Ирээдүйд чинь сайн сайхныг хүсье. Ингээд дараа уулзъя да. За ийм сайхан боломж олгосон танд их баярлалаа. Танд бас сайн сайхныг хүсье. Баярлалаа.